Улсын хурлын сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлгийг өнөөдөр Монгол Ардын хувьсгал нам Монголын үндэсний ардчилсан намаас санаачлан зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэг саяхан батлагдсан сонгуулийн хуулийн талаар хоёр намын гишүүд дэмжиж санал бодлоо хуваалцсан юм. Мөн улсын хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл нэмэлт өөрчлөлт оруулах саналыг өргөн барьсан бөгөөд улсын хуралд өрсөлдөх бүхий л хүмүүс нэг гараанаас нэг шугамны араас эхлэх хэрэгтэйг хэлж байсан юм а. Энэ их олон хууль зөрчсөн заалтууд үүсэж байгаа нь бас энэ эрх барьж байгаа намуудын сонгуулийн хуулийн баталгахад одоо хандсан хандлагаас үүдэлтэй гэж үзэж байгаа. Бид энэ хуулийг батлагдахын өмнө улс төрийн 6-7 нам нийгмийн байгууллагууд олон одоо иргэний хөтөлбөрөөр хамтдаа улсын хурлын сонгуулийн ажлын хэсэгт хандаж одоо тодорхой заалтуудыг хөрвүүлсэн ийм үйл заалтуудыг заавал тусгаач ингэхгүй бол энэ сонгуульчийн шударга болохгүй энэ зөв заалтуудыг оруулахгүй бол сонгуул өөрөө маргаантай болж дараа нь олон түмний бүхэмдийг хөрвөх нь байна гэдэг ийм асуудлуудыг тавьж исэн. Энэхүү сонгуулийн тухай хэлэлцүүлгээр сонгуульд өрсөлдөх улс төрийн албан хаагч бүртгүүлсэн өдрөөс эхлэн сонгууль дуусах өдөр хүртэл үүрэгт албан тушаалаасаа хөтгөлцөх саналыг мөн оруулсан байх юм а. Түүнчлэн сонгуулийн маргааны хийлцэх байгууллага байхаа болсон учраас сонгууль дагнасан шүүхийг байгуулж зөвхөн сонгуультай холбоотой шүүхийг авч хийлцэхийг сонгуулийн хуулинд оруулсан боловч дээрх саналыг авч хэрэгсээгүй хуулиа баталсан байх юм а. Тэгэхээр зэрэгэд одоо өргөсөн хуулинд бол тодорхой заалтууд байгаа бид нар мэдж байгаа. За юу гэсэн заалт вэ гэхээр улсын хурлын босод бүрэн ирэх зохион байгуулалт үйл ажиллагааны зургийн хуулиар тогтооно гэсэн заалт байна. Хоёрдугаарт нь 29-р зүйлийн 2-т байгаа. Улсын хурлын гишүүний хадшгүй байдлыг хуулийн хамгаална гэсэн заалтууд байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл сонгуульд оролцоход энэ нөхцөл хуулийн хамгаалагдаад эрхэм тэтгэлцэхгүйгээр босод одоо улс төрийн албан хаагчид бүгд одоо адилхан эрхэм тэтгэлцээ дээрээс их ёстой гэж ийм хоёр асуудал үндсэн хуулийн зэд хандсан байгаа. Ямар ч тач өнөөдөр болсон энэхүү сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлэгт саяхан батлагдсан хуулийн 4-5, 4-9, 6-7, 9-6, 24-9, 24-10 гэх зэрэг зүйл заалтыг хасах хэрэгтэйг хэлж байсан юм. Эдгээр зүйл заалтууд нь хууль дүрм хүний эрхийг зөрчсөн байгаа учраас сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй байгааг хэлэлцүүлэгт оролцож байсан төлөөлөгчид хэлж байлаа.